нийт ахмадуудаа олон улсын ахмадын баярын өдрийн мэндийг дэвшүүлье. Ахмадуудын эрх ашигыг хамгаалах, тэдний нийгэмд оруулсан хувь нэмрийг нийтэд таниулах зорилгоор Нэгдсэн үндэсний байгууллагын Ерөнхий ассамблеийн 1990 оны 12 сарын 14-ний өдрийн шийдвэрээр жил бүр 10 сарын 1-ний өдрийг дэлхийд даяар Ахмадын өдөр болгон тэмдэглэх юм шийдвэр гарч ирсэн байна. За энэ 92 оноос хойш Монгол улс одоо энэ Ахмадын өдрийг тэмдэглээд өнөөдөр бид нэр 33 дахь жилийнхаа ой дээр ингээд залган таавар уулзаж байна. Энэ жил бас ингээд албан ёсоор алуужуулж Ахмадын байгууллагад энэ Ахмадын баяраар анхныхаа одоо хүлээн авалтыг хийгээд байгууллага танилцуулаад хийж байгаа ажлаа танилцуулаад Ахмадын талаар авсан арга хэмжээгээ танилцуулаад ингээд явж байгаад бас одоо манай Ахмадууд их баяртай байна. Өнөөдөр Ахмадын баярын өдрийг тохиолдуулаад бүх Ахмадуудаа ажлаа танилцуулаад отхон жаргал дараа бид нар бас хийж байгаа юм аа. Тэн тээврийн дэмжигчтэй ажиллаж байгаа ажлаа танилцууллаа. Ингээд цаашдаа Ахмадынхаа байгууллага Ахмад улсуудтай бол Ахмадын хууль алсан тогтоож шийдвэрлэдэг байгаа нэг ажлаа өргөжлөж юмуд эргэцэн үндэстэй боломжтой болсон. Ингээд Ахмадуудаа Ахмадын баярын одоо Ахмадын өдрийн мэнд хүргэе да. Тэгээ энэ одоо анх 27 онд орж ирсэн автобус байна. Энэ 31 онд Mercedes-Benz автобус аа. Энэ тухай ингээд 1931 оны сонин ирсэн. Энэ сонин дээр энэ ингээд Монгол руу манай одоо бүтээгдэхүүн явж байна гэсэн юм сонин гарч ирсэн. Тэгээ 1931 он нийтийн тээвэр дээр ийм Mercedes-Benz гэдэг автобус явж ижээ. Ахмадуудаа улам урт удаа наслаараа өөр ач нартай их тустай байгаарай гэдгийг хэлмээр байна. Залуучуудад тусалж байгаарай гэж хэлмээр байна. Баярын мэнд хүргэе. Нийтийн тээврийг өдөө хөтлөө ийм зэрэгт хөгжүүлсэн манай хувь нэмрээ оруулж ирсэн Ахмадуудаа баярын мэнд хүргэмээр байна.